За сайн байцгаана. Өнөөдөр Excel 12-ын хичээлээр нэг багны энэ гурыг үзүүлэе гэж бодлоо. Split text into different columns гэдэг юм. Нэг багнанд байгаа мэдээллийг өөр багн руу яаж салгах вэ тийм ээ. За эсвэл одоо нэг багнанд байгаа үгний зүүн талаас нь юм уу баруун талаас нь тодорхой одоо өвчнүүдийг юм тоонуудыг яаж салгаж авах вэ гэдэг үзүүлээ. За тэгээ concatenate гэдэг нь болохоор буцаад нийлүүлэх гэсэн үг. За тэгэхээр буцаад нэг багнанд байгаа мэдээллийг нөгөө багнанд байгаа мэдээлэлтэй яаж нийлүүлэх вэ гэдэгт үзүүлээ. За тэгэхээр хуучин файл руу гарч одоо 3 4 хичээл хийгээ байгаа. За 5-ныхаа тэр файлаа бол одоо 5 гэж нэрлэх ачи тийм ээ сэвэлчээ. За 5-ны файл юм тийм ээ. За бид нар түрүүний хичээлээр энэ pivot table-ийг үзүүлсэн байгаа тийм ээ. За одоо яах вэ гэхээр эхлээд нөгөө нэг салгах гэдэг үзүүлэлт. За энд нэг 2 баг нь оруулж төр зур та. За жишээ нь одоо энэ хэрэглэгчийн нэр гэдэг нь одоо юу яатсан байж болно шүү дээ. Овг нэрийг нийлүүлээ биччихдэг шүү дээ зарим тохиолдолд тийм ээ. За тэрийг бас янз бүрийн юу ч салгаж болно л да. Одоо чинь нэг багнанд байгаа юмыг яаж хоёр салгах вэ гэх юм бэ. За жишээ нь одоо энэ сэл буюу энэ нүхэнд одоо нөгөө миний нэрийг бүтнээр нь авчиад ингэ бичсэн байна гэж бодъё тийм ээ. За тэгвэл одоо бид нар энийг энэ хоёр багн руу овг тийм ээ. Энд чинь овг энэ чинь нэр гэдэг ингээд хоёр салгая л да тийм ээ. За тэгвэл энэ шагнаад орж овгийн энэ чинь нэрийн энэ чинь оруулъя гэж бодъё тийм үү. Тэгвэл яаж салгах вэ гэхээр за ингээд болгочихъя. За ингэж байгаа тийм ээ. Тэнцвэр тэмдэг биш. За датан дээр очиж байгаа тийм ээ. Дата гэж дардгийн заяа. Дата гэж дараад text to columns гэж байгаа. Нэг текстийг хэдэн юу салгах гэсэн энийг дардаг байхгүй. За тэгэхээр delimited гэж гарч ирэн заяа. За юугаар салгана, separate field болгоно гэж юм тийм ээ. За ингээд тэгэнгүүт одоо энэ хооронд space аваад эсвэл таслал байх юм бол таслаар нь салгая comma тийм үү. Эсвэл semicolon гэдэг чинь нөгөө нэг цэг таслал байдаг ч тийм ээ. Тэгэхээр бидний хооронд л нэг space гэдэг зай байгаа юм чи зайгаар нь салгая гэдэг тийм ээ. За тэгээд next. За одоо тэгэхээр энэ дээр хаана энэ хоёрын салган хаана тавих юм бэ гэж асууж байгаа байхгүй. Destination гэдэг нь за тэгэх юм бол бид нар энэ дээр ингэж тэмдэглэж чаад энэ хоёр дээр салгаад тавьчих гэж хэлье тийм ээ. За тэгэнгүүт яах нь за finish гэдэг тэгэнгүүт за replace it do you want to тийм ээ гэхээр ингээ хоёр салгачихж байгаа. За тэгэхээр ингээ чагнаад орж оюун чинь тэгээд ингээ миний нэрийг хоёр салгачихж байгаа. За зарим тохиолдолд бол нөгөө овг нэрний ийн гэдэг нь хэрэггүй зөвхөн чагнаад орж овг нь чагнаад орж оюун чинь тэгээд болгоё гэж бодъё л да. Тэгвэл бид нар энэ чинь биш та одоо энэ чагнаад орж байгаа ч үсэг чинь зүүн талаас нь эхэлж байгаа. Зүүн талаас нь эхний 10 үсгийг л оруулж энэ ийн гэдэг энэ 3 үсэг хэрэггүй гэж үзье л да тийм үү. За тэгэх юм бол бид нар энэ чинь left гэдэг энэ формат байгаа. За энийг эндээс энэ үгний эхний 10 үсгийг л оруулчих гэдэг тийм ээ. Тэгэнгүүт чагнаад орж гэдэг ингээ орчиж байгаа. Тэгэхээр чагнаад орж оюун чинь тэгээд за тэгэхээр энэ одоо ингээ та нар харах энэ дэр ингээ очихоор энэ дээр хараа зүгээр үг нь байж байгааз энэ дэр очихоор энэ чинь ингээ юу шүү энэ чинь нэг томьёо байна энэ үгний эхний 10 үсэг байгаа гэдэг чинь тэгэхээр бид нар энэ одоо энэ баганд бид нар хэрэггүй энэ одоо чагнаад дурж энэ овг нь одоо энэ ч байгаа юм чинь энэ чагнаад дурчин гэдэг хэрэггүй гэж бодъё л да. Тэгэхээр бид нар энийг хэрвээ ингээ дэлгэдэлчих юм бол энэ чинь ингээд яах нь байхгүй л нөгөө хаанаас ирсэн үгэнд байхгүй болохоор энэ чинь байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нар яадгүй гэхээр энэ багнаа заяа copy гэж чаад энэ 1 2 3 гэдэг дарч. Тэгэхээр энэ одоо багнаад байгаа энэ томьёо биш ээ. Энэ чинь бол юу аа? Одоо яг энэ оюун цэндэгтэй адилхан үг болчихлоо гэсэн үг аахгүй. Тэгэхээр энэ тохиолдолд бол энийг яах нь харилцаад ямар ч аюулгүй болох юм шүү дээ тийм ээ. За одоо энэ чагнаад орж оюун цэндгсэн энийг хэрвээ бид одоо энэ хоёр тустай байгаа юм нийлүүлэе гэж бодъё тийм ээ. За тэгэх юм бол бид нар энэ чинь одоо яах нь овг нэр гэд нийлүүлээ бичиж болно шүү дээ тийм ээ. За одоо юу ч гэдэг энэ дээр нь за энэ дээр нь бичиж тийм ээ. За энийг юунд ч ашиглаж болно. Зөвхөн энэ овг нэр дээр ч биш янз бүрийн юм дээр. Чинь бол би одоо нэг
нөгөө тэр банкны санхүүгийн талын нийлэлтэд энэ хэрэглэгч зарим тохиолдолд хэрэглэгчид нөгөө нэг энэ код мод авч буруучдаг байхгүй энэ чинь 3 багт чинь 4 0 оруулаад ч юм уу тийм бол бид заавал бүгдийг ингэж яаж нэг нойлыг найрлаж аваад ингэж нөгөө нэг вилүү коп энэ хийдэг байхгүй. Тэгэхээр энэ бас аюу хэрэглэгддэг. За одоо буцаад энийг нийлүүлэх гэх юм бол бид нар тэнцвэрийн тэмдэг тавьжаад тэр нэг томьёогоо өгөн тийм ээ concatenate гэдэг тийм ээ энийг өгчөд за энэ үгийг таслаа тавиад энэ үгтийг нийлүүлээ гэдэг тийм ээ тэгэнгүүт ингээд чагнаад орж байгаа юм чинь тэгээд тэгтэл яасан гэхээр энэ хоёр чинь дүндээ спесик ингээд хоорондоо нийлээд ингээд нийлэхгүй шиг харагдаад байгааз за тэгэх юм бол яадаг вэ гэхээр сайхан томьёог оруулчин тийм ээ concatenate гэж оруулаад энийг оруулчин заа тэгээд таслаа тавиад ингээд нэг хоёр нөгөө нэг ийм тэмдэг тавиад заа дунд нь ингээд нэг зай өгч. Энэ зай чинь энэний дунд орно гэсэн үг аахгүй юу. За тэднийхээ одоо дахиад таслал тавиад энийг авчиж байгаа. Тэгэнгүүт яаж чинь оюун цэнд чагнаад орж гээд ингээд орж ирж байгаа аахгүй юу тийм ээ. Тэгэхээр одоо яаж чинь яг энэ зөвхөн энэ дээр л яаж юм л энэ дээр бол одоо өөр юу ч хийж болно шүү дээ. Жишээ нь одоо энэ хэрэглэгчийн нэр хэрэглэгчийн дугаар хоёрыг нийлүүлэе гэж бодлоо. Тэгэхээр нийлүүлсний хэрэг нэг байхгүй л энэ тохиол зүгээр хаа тийм тохиолдол гарч болох юм те. За тийм бол сая шиг л яхна энэ томьёог оруулж байгаа л concatenate гэж оруулж байгаа л энийг яхна таслаа тавиад энтэй нийлүүлчихээ гэх юм бол ингээл оруулчих юм шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт бүгд ингээд нийлээд орчихно. За эсвэл одоо өөрөө ажиллах эсвэл одоо энэ хоёр ингээд байлаа гэж бодож байна. За яг юм байна. Энэ ч үгүй нараг болохоор за гэж за өөр за тэгэл болчих шүү дээ тийм ээ. Юуг хараад байгаа нэг нийлүүлэх right left за right left-ийг бас нэг жоохон дэлгэрэнгүй авчих. За шинэ одоо энэ 1000 энэ дугаарнуудын тийм ээ. За энд өөр юм оруулж байна. Зөвлөж байгаа юм чинь одоо энэ 1000 гэсэн тооны ихний сүүлийн 2 үсгийг оруулъя гэж бодъё тийм ээ. Одоо энэ эхнийх нь бүгд адилхан юм чинь сүүлийн 2-ыг нь л оруулъя гэж бодъё л да. Тэгэх юм бол яхана right гэдэг баруун талаасаа эхний 2 үсэг энэний эхний 2 үсгийг баруун талаасаа 2 үсгийн тоог нь л авъя гэдэг юм бол ингээд орчиж байна тийм ээ. Тэгэхээр бусад бол яхана 100 гээд 03 бүгд адилхан шүү дээ тийм ээ. Тэгвэл энэ нээж нь эхний сүүлийн биш баруун талаасаа 2 төгсөг бүгд адилхан өөр төгсгнүүдийг ингээд авчиж байгаа ш 51 гээд 51. За тэгвэл эсвэл одоо энэ дээр нь insert гэж оруулж аваад явсал яг адилхан л да ингэж бол яаж нь right гээд тийм ээ right эхний 3 үсэг нөө 4 үсэг байна те 4-ийг оруулчих гэдэг ингэнгүүт нэг хоёр чи эсвэл биш right биш left аахгүй заавчлаараа энэ дээр left юм биш үү тийм ээ. За left гэдэг. За одоо ингээд тэгэл энэ хоёроо буцаагаад нийлүүлэх болох юм бол яхана энэ дээр орж байгаа л за одоо чинь энэ дээр авъя л да. Энэ дээдлийнх нь жоохон бүр яваад байна тийм ээ. Энэ чинь тоо бол эндээс эхэлж байгаа шүү дээ. Энийг энтэй нийлүүлчихээ гэдэг юмгүйт яаж ингээд нийлчихэж байгаа. За босоо тейбл ашиглахын нэг даваа тал нь ингээд заавалчгүй ингээд доош нь ингээд drag down хийхгүй томьёогоо оруулангуул тэр багны тэр чигээрээ тэр томьёогоо ойлгочдөг байгаа. Тэгэхээр энэ бас аяга амар байгаа зү тийм ээ. За тэгээ өнөөдөр хачаал ингээд дуусгая. 9 минут болсон байна. Та нар тэгээд энэ сурсан юмудаа бас хэрэглээд явахгүй бол бас юу яахгүй шүү дээ. Өөртөө ч ер нь үлддэггүй шүү дээ. Хийж ижил сурдаг. Түүнээс л сонсоод бол яг нэг юм байдгийн байна гэж өнгөрн хамгийн гол юм чинь одоо өөрөө хийх штэ хийж ижил сурах хэрэгтэй шүү гэдэг бас энэ дайлимдаа бас хэлье. За тэгээд бас нөгөө юу хамаартай нөгөө онлайн бизнес Монголиас одоо нөгөө
гаргасан сургалтын материалаа худалдаж аваад бас нэг бизнес онлайн бизнес эхлүүлэх хэрэгтэй шүү. Хэрвээ та одоо илүү нэмэлт орлого олъё гэж бодож байгаа бол онлайн бизнес маань өөрөө ямар нэгэн их хөрөнгө оруулалт ордог. Зөвхөн яханаа сураад л яханаа та өөрөө орлого олох боломжтой болдог. Тэгэхээр энэ аягүй чухал чадварыг бас онлайн бизнес Монголынхаа вебсайт руу орж агаад энэ дааштай тийм ээ онлайн enerika.com гэд энэ дэр бол нэг юунууд нь байж байгаа. Яг сургалтууд нь сургалт нь энд байж байгаа. Тэгээ дээр нь бас нөгөө хувийн сургалтын байгууллагатай хамтдаж ажиллах санал энд байж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг үзээрэй. Тэгээд сургалтын материалаа худалдаж аваад бас бизнесээ эхлүүлэх хэрэгтэй шүү гэдэг та бүхэнд хэлэх байна. За баярлалаа. Баяртай өдрөө сайхан өнгөрөөгөөрэй.